За сайн байцгаана уу манай Dark Image channel-ийн энэ 7 оны дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс ахын бол Dark Image гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол манай цаашдын дугаарыг дандаа сонсоорой гэж хэлье. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг ярьж эхлэе. За өнөөдрийн дугаарын хувьд гэх юм бол энэ нэг хоёр хосын талаар хэрэг байгаа. Тэгээд Монголд бол ерөөсөө тийм open marriage буюу одоо нээлттэй гэрлэлт гэж орчуулах юм уу, тиймэрхүү харьцаатай гэр бүлүүд бараг байдаг бол нэг мэрсэрл байдаг байх гэж бодож байна. За энэ open marriage гэдэг нь яг юу юм бэ гэхээр хоёр гэрэлсэн хосууд хоорондоо гэрэлсэн хэвээр байна. Тэгтээ аль нь одоо өөр хүнтэй унтаж одоо болцож болохыг хэлдэг ийм нэгэн гэрлэлтийг хэлдэг. Тэгээд энэ хэргийг сонгосон яагаад вэ гэх юм бол яг сонирхолтой байж магадгүй гэж бодоод сонгосон. Яагаад гэх юм бол би бас өөрөө иймэрхүү төрлийн юм амар юу адаг байхгүй юу, гайхал яаж хүмүүс одоо хоорондоо гэрэлцсэн байж ийж нэг нь өөр эмэгтэйтэй, эхнэр нь одоо өөр эрэгтэйтэй явж чаддаг байна гэдэг амар гайхаад айгүй олон баримтат кино мэног нь үздэгээс аахгүй. Тэгээд та нарт бас сонирхолтой магадгүй яриа. За тэгээд хэрэгээ ярьж эхлэе. За Sheryl Lee 1970 оны 4-р сард Америк улсын Жоржиа мужийн Нүүнэн гэдэг хотод төрж өссөн. За бага насныхын талаар мэдээл байхгүй ч гэсэн 10 жилээ төгсөөд их сургуульд орж, их сургуулаа төгсөөд нэг эмнэлэгт ажилд ороод тэр эмнэлэгтээ бүхэл бүтэн 27 жил ажилласан. За Imaging Center гээд янз бүрийн X-ray авдаг хэсэгт багийнхаа ахлагч хүртэл болтлоо ажилласан. За хувийн амьдралын хувьд гэх юм бол нөхөртэй, тэгээд хоёр охинтой, нөхөртэй, хоёр охинтойгоо гэр бүлтэйгээ жаргалтай сайхан 20 жил амьдарсан. За нөхөртөөгөө амьдраад сүүл рүүгээ нөхөр нь нурууны өвчтөй болсноос болоод зөндөө эмчийн жороор уудаг өвчин намдах эмнүүдийг ууж эхэлсэн. За тэгээд энэ удалгүй өвчин намдах эмэндээ донтож эхлээд хар тамхи руу ороод нэмээд өвчнгөөсөө болоод мөн эмнийхээ нөлөөнөөсөө болоод маш их ууртай хүн болж хувирсан. За тэгээд энэс болоод эхнэр хүүхдээ байнгын үгээр идэж доромжилдог, мөн маш их уур уцаартай болцсон болохоор Sheryl-ийн хоёр охин нь аавтайгаа ингээд цаашдаа цуг амьдарч чадахгүй нэ гэд ээжтэй хэлсэн чинь ээж нь ч гэсэн бодож жагаад зөвшөөрөөд нөхрөөсөө салсан. За ингээд 2015 он буюу Sheryl 40 эдэн настай байхдаа Luther Coe гэдэг эрэгтэйтэй танилцсан. За Luther-ыг Luke гэж очилдог болохоор цаашаа Luke гэж яриавчээ. За Luke 1970 он Жоржиа мужийн Нүүнэн хотод бас төрж өссөн, Sheryl-тэй адилхан. За Luke-ийн хувьд бага насны ингээл жаргалтай өнгөрсөн, ахлах сургуулаа төгсөөд цэрэгт явж цэргийн албаа хаачаад буцаж ирээд барилгын компани байгуулж нэлээд амжилттай явж агаад дараа нь эхнэр хоёр хүүхэдтэй болсон. За эхнийх нь гэрлэлт бас л 20 жил үргэлжлээд энэ хоёр бол салсан. Тэгээд яг яагаад салсан бэ гэхээр эхнэр нь Luke-ийг найзтай нь хуурснаас болоод энэ хоёр салсан. За ингээд Sheryl Luke хоёр хоёлаа салаад 1 жил болсны дараа энэ хоёр уулзаж одоо маш хурдан бие биедээ тасаж хайртай болсон. За энэ хоёр хоёлаа спортод дуртай, мотоцикл ундаг, аль альных нь хоёр дахь гэрлэлт байсан болохоор бие биедэгээ сонирхол нэлээ их таардаг байсан. Тэгээд үерхэд удаагүй байхдаа Sheryl өөрийнхөө сайн найз бас цуг ажилтдаг хүндээ өөрийнхөө нэг бөөрийг хүртэл хандуулж өгсөн. За яг энэ жоохон илүү мэдээлэл биш магадгүй. За ингээд 2016 оны 4-р сард буюу энэ хоёр танилцаад 9 сар болсны дараа Luke Sheryl-д гэрлэх санал тавиад Sheryl ч гэсэн зөвшөөрөөд энэ хоёр удалгүй хурмаа игээд гэрлээд цугтаа нүүж орж амьдарч эхэлсэн. За ингээд сошиал медиа дээр энэ хоёр бол дандаа зураг тавьдаг, постлдог, маш жаргалтай харагддаг байсан ч гэсэн цаанаа нэг л зүйл болдгоо байсан. За энэ хоёр бол энэ үедээ гэрлээд 5 жил болцсон. Мөн бүх хүүхдүүд нь том болоод гэрээсээ нүгээд гарцсны дараа Sheryl одоо menopause буюу цэвэршилт гэж яригддаг шүү дээ, эмэгтэй хүний биенийх нь юм нэрж дуусгаар. За тэр нь явагдаж эхэлсэн. За тэгээд энээсээ болоод нэлээд сэтгэл санаа, байгаа байдал нь
өөрчлөгдсөн. Ер нь л ингээд цэвэршилт явагдсны дараа биений юм нь одоо бүр мөсөн ирэхээ байсны дараа Cheryl-ийн биеийн ч гэсэн өөрчлөгдөж бүр ингээд байнгын сексимэр санагддаг болсон. За ингээд Cheryl Luke хоёр сексийн амьдралаа өөрчлөхөөр шийдээд BDSM буюу одоо эзэн болын сексийн харьцаатай буюу одоо Luke Cheryl-ийн яах яхийг нь тулгаж хэлдэг одоо тиймэрхүү харьцаатай болж эхэлсэн. За энэний хажуугаар бусад хосуудтай бас нийлж sex age swingers party буюу sex party-нд хүртэл явж эхлээд удалгүй өөрсдөө ч гэсэн гэртээ sex party хийж эхэлсэн. За эхэндээ энэ хоёр аль аль нь ингээл бие бинийгээ хаардахгүй харин ч бүр энэ шин амьдралтай аль аль нь дуртай хайртай байсан. За ингээд хэсэг Cheryl-ийн хүсэл нь одоо секс их хүсэл нь хангагдаад явж байгаад сүүлдээ тийм ч их одоо секс пари энтэнд байхаа болоод эсвэл цуг нийлж одоо унтдаг байсан хосууд нь битггүй ядарсан ч юм уу те яасан ерөөсөө явхаа байцсан. За тэгсэн чинь нөгөө Cheryl-ийн секс их хүсэл нь бол одоо байгаа шүү дээ ерөөсөө хангахдахгүй. Тийм болохоор дахин өөр зүйл хайж эхэлсэн. За тэгсэн чинь Luke Cheryl-д хоёлаа ингээд open marriage буюу хин хиндээ нээлттэй аль аль нь хүнтэй унтаж болдог болгол яасан бэ гэж санаа тавьсан чинь Cheryl бол зүгээр шууд зөвшөөрсөн. За ингээд энэ хоёр нээлттэй гэрлэлттэй болохоосоо өмнө хэд хэдэн дүрмийг гаргасан. За хамгийн чухал дүрм нь гэх юм бол аль аль нь нэг л хүнтэй унтна. Одоо нэг дор хоёр өөр хүнтэй унтаж болохгүй. Жишээ нь гэх юм бол нэгд өдөр нэг хүнтэй унтаж болохгүй, гурт өдөр өөр хүнтэй унтаж болохгүй. Одоо яг тэр 7 хоногт нэг л хүнтэй унтах ёстой. Тэгээд хэрвээ нэг унтсан хүнээ салах юм бол урдныхаа унтчихсэн хүнтэйгээ болох одоо тийм дүрм тогтоосон. За өөр нэг дүрм нь гэх юм бол хоорондоо одоо бүх хүнээ хилж чөлөөтэй ярих мөн өөр хүнтэй унтахаас өмнө нэг нэгнээсээ зөвшөөрөл авах дүрм тогтоосон. За ингээд энэ хоёр аль аль нь болцоонд гарч гэртээ буцаж ирээд өөрөөнд орж жагаад одоо болцсон хүнтэйгээ унтдаг болсон. За тэгээд эхэндээ угаасаа аль альнд нь гоё байсан ч гэсэн удалгүй маш их асуудалтай болсон. За тэр нь юу байсан бэ гэхээр Cheryl-д ингээд унтах хүн зөндөө олдоод байгаа байхгүй юу? За тэгсэн чинь Luke-д ерөөсөө нэг тийм унтах хүн олдохгүй. За тэгэхээр Cheryl ингээд өөрийнхөө найз нарыг авчирч агаад Luke-д унтуулж эхэлсэн. За мэдээж энэ хоёр бол хоёр талаас зөвшөөрөл хоорондоо унтж байгаа. Яа тэгтээ бүр амар байгаа зү энэ хүн өөрөө өөр үрхтэйтэй унтахын тулд нөхөртөө өөрийнхөө найзыг хүртэл ингээд танилцуулаад манай найзтай унтах уу гэж юу ачдаг, айчж өгчдөг. Найз нь ч гэсэн зөвшөөрдөг. Бас л. За ингээд Cheryl ч гэсэн өөрийнхөө эрэгтэй найз нартайгаа эхнэрээсээ салсан байна уу гэдгийг Facebook дээр харж агаад тэд нартайгаа унтчих эхэлсэн. За ингээд иймэрхүү байдлаараа хэсэг явж байгаа Luke эргэн тойрныхоо хүмүүстэй Cheryl-ийн хоёрыг open marriage-тэй гэдгээ хүн болгонд хэлээд яваадсан. За тэгсэн чинь Cheryl тэрэнд нэлээд дургүй байсан. Яагаад гэх юм бол өөрийнхөө өсөж төрсөн хот, ажлынх нь байгаа, гэрийнх нь байгаа, хамаатных нь байгаа. Одоо зөндөө хүмүүс өөрийг нь одоо тийм нээлттэй гэрлэлттэй байгааг нь мэдчихвээ гэд хэрвээ мэдчихвэл ажилласаа халагдчихвал яхаа ингээд ер нь л бол хүмүүст мэдгэдэхэд нэлээд дургүй байсан. За тэгсэн чинь Luke аваачаад тентгийн хүмүүст бит хоёр өстой ийм open marriage-тэй ийм хүнтэй унтсан, тийм хүнтэй унтсан гэд хэлээд энэ хоёрын хооронд хэрүүл маргаан маш ихээр гарах болсон. За энэний дээр энэ хоёр бие бинийгээ нууцараасаа өөр хүнтэй унтлаа гэж дээрээс нь бас харсаж эхэлсэн. За Cheryl-ийн хэлснээр бол энэ хоёр хоорондоо секс үргэлжлүүлэн хийдэг байсан. Тэгвэл бие бинийгээ хардаж эхэлснээс хойш Luke Cheryl хоёр секс хийх болох нь Luke маш хэрцгий үйлдэл гаргадаг болсон гэж хэлсэн. За хэрцгий үйлдэл гаргаж байхад нь Cheryl дургуутсал үгүй гэж хэлье гэсэн ч Luke ерөөсөө зогсдгүй бүр харин ч илүү их одоо сэрэл нүдэлж байгаа юм шиг харагддаг байсан гэж хэлсэн. Тэгээ заримдаа Luke Cheryl-ийг биеийг нь зүсдэг, хөхрөө нь маш хүчтэй алгаддаг. Тэгээд энэ хоёр одоо safe word буюу нэг зүйл таалагдахгүй ч юм уу эсвэл маш ихээр өвдөж эхлэх үед хэрэглэх үг сонгоод хэлье гэсэн чинь Luke тэрийг нь зөвшөөрдгүү гэж хэлсэн. За тэгээд энэ бүхэн бол ерөөсөө л дандаа Cheryl-ийн үг. Luke-ийн талаас бол ерөөсөө тийм мэдээлэл байхгүй.
За дан ганц орон доторч биш зүгээр гэртээ байхад нь хүртэл Люк Шерилийг дарамтлж биеийн хүчээр хэлэлд оруулдаг гэж хэлсэн. Тэгээд нэг удаа Шерил шатаар алхаж байхад нь Люк ардаас нь шагааг нь барьж байгаа татсан чинь Шерил одоо шатнаас унаад булчингийнх нь нэг юмыг гэмтээгээд хагалгаанд хүртэл орсон гэж хэлсэн. За ингээд 2021 оны 6 дугаар сар буюу open marriage буюу нээлттэй гэрлэлттэй болоод жил агас болсны дараа энэ хоёр sex party хийхээр шийдээд ингээл гэр мэр амар гоё чимэглээл хүмүүс энэ төр урчаад байжсэн чинь цаг агаараас болоод ердөө ганцхан хос энэ хоёрын гэрт хүрч ирсэн. За энэ хоёр бол хоорондоо айгүйх токсик харьцаатай, хэрүүлтэй, тиймэрхүү харьцаатай хэвээрэл байгаа. За тэгээд ингээд ийм фейлцэн паринасаа болоод 2 хоногийн дараа буюу нэгдэх өдөр Шерил нөхөрлөөгээ мессеж бичсэн. За юу гэж мессеж бичсэн бэ гэхээр би энэ 7 хоногт хэдэн эрэгтэй хүнтэй унтаж болох юм бэ? 2 хүнтэй л унтмаар байна да гэсэн чинь нөгөөх нь чи өдөр алган ажилтай маш завгүй амьдралтай байж иж хизээ заванда одоо 2 эрэгтэйтэй унтах гээд байгаа юм бэ гэд хариулсан чинь Шерил өдөөс нь нэг өдөр хоёуландаа нь унтчаад оройн гэртээ ирээл чамтай бас унтч болтгүй мө гэсэн чинь Люк өдөөс нь би бүрстэ чамайг 2-2 эрэгтэй хүнтэй нэг өдөр унтж ийн гэж бодхоос дотор мох харж ийн гэд Шерил рүү бичээ явуулчихдаг. За тэгсэн чинь Шерил өдөөс нь ядаргаатай ингэсэн байдлаар за ерөөсөө болий энэ open marriage хоёуланд зөндөө их асуудал үүсгээд байна. Буцаад зүгээр өөр хүмүүстэй унтахаа болио. Хоёлаа ингээ зүгээр гэрэлсэн хосуучиг байя гэсэн чинь Люк өдөөс нь үгүй гэж хариулсан. За ингээд энэ хоёр бие биендээ уурлаад бүтэн 2 өдөр бие биедээ яриаггүй, харьцаагүй байжгаад 6 дугаар сарын 23 буюу 3 өдрийн 3 цагийн үед Люк Шерил рүү ажлаа дараад хоёлаа ярилцъя. Цаашдаа ийм хэрүүлтэй баймаргүй байна гэж утсан. За Шерил өөрөө хэлэхдээ болохоор би бол дотроо маш их баярлж байсан. Ажлаа дараа дэлгүүр ороод оройн хоол хийх зүйлс аваад гэртээ очсон. За тэгээ би гэртээ хүрээд ирсэн чинь гэрийн гадаа Люкийн машин найсан. Тэгэхээр гэртээ байгаа юм байлгүй тэгээд гэртээ ороод ирсэн чинь Люкийн том хүн байсан. За Люкийн том хүн хэлэхдээ би автагаа гараж нь мотоциклээ засаад 1-2 виски татъя гэж ярьсан. Гэсэн чинь Шерил өдөөс нь за тэгвэл тэгээд хүүтэйгээ юм ээж дуусчаад дараа надтай ярих юм байлгүй гэд галзуур руугаа ороод хоолоо иж эхэлсэн. За Люкийг гэртээ орж ирээд ярих юм болов гэд Шерил хоолоо хийчээ түлээгээд гэсэн ч юусоо орж ирдгүү. За тэгээ байжсэн чинь хүн оройн 6 цагийн үед гэртээ хараад Шерил нөхрөөгөө хүлээж агаад дургуун хүрээд ганцаараа хоолоо идчихээ дараа нь толгон дээр гараад пив уугаад нөхрөө хүлээгээ суужсан. За Люк гаражин дотор чанга хөгжим сонсоод юусоо Шерил дээр ирэхгүй болохоор нь одоо Шерилийн бүр уур нь хүрээд 7 цагийн үед унтлагын өрөөндөө ороод унтуулах юм угаад 7 цаг 15 минут гэхэд унтаад өгсөн. За дахин хэлэхэд энэ бүхэн бүгдээрээ Шерилийн хэлсэн үгнүүд. За унтаад удаагүй байхад нь гэрт одоо чанга дуу гарсан. За тэгэхэд Шерил цочоос ирсэн чинь унтлагын өрөөнийх нь хаалхан дээр нэг хар хувцастай ч юм уу одоо нэг хар сүүдэр шиг хүн зогсож харагдсан. За тэгээд нөгөө хүн чинь унтлагын өрөөний хаалгыг онгойлгоод чанга орилж хашгирсан чинь Шерил орныхаа хажуудаас бууг авч агаад 2 удаа буутчихдаг. За тэгсэн чинь хэн байсан бэ гэх юм бол өөрийнх нь нөхөр Люк болж таарсан. За Люк газар дунаад чи намайг буутчлаа штэ бэби гэд хэлсэн чинь Шерил нөхрөө буутснаа мэдээд шууд ойрлоод 911 рүү залгаад манай нөхөр ингээд буудуулчлаа, цус алтаад байна, хурдан хурж ирээрээ гэд гэрийнхэн аягийг өгсөн. За төргнийхэн ч гэсэн маш хурдан хурж ирээд гэрт ороход Люк унтлагын өрөөний үүдэн дээр шав шалтан нийл цус олцсон өвтчихсэн. За төргнийхэн гэрт орж ирээд Люкийг эмчлэх гэж ороод цагтаа нар бол Шерилийг гадаа гаргасан. За эмчнэр Люкийг аврах гэж одоо бүх зүйлийг хийсэн ч маш их цус алдснаасаа болоод ухаан орж гараад исэн. За тэгээд хиймэл амьсгаа хийсэн ч нэг уушиг нь маш хүнд гэмтснээс болоод түн удалгүй амьсгаа урааж өгсөн. За тэгээд Шерилд бол цагтаа нар нөхөрчөө ингээд нас орчлаа гэж хэлэхэд бол Шерил шууд тэр дороо чанга орлол уйл гаж байгаа юм уу яах гаж байгаа. Тэгээд яг уйлаад ийнө гэхээр үгүй ерөөсөө худлаа ингээд чанга орлолоосаа. За тэгээд цагтаа нар Шерилээс чи ингээд яг бидэрт юу болсон талаар хэлээч
гэж хэлэхэд Шерл хэлэхдээ яг миний дээр хэлснээр би ерөөсөө ажилласаа ирээд хоол хийгээд Люк гэртээ орж ирээгүй. Би унтцсан. Унтлагын өдний өрөөн дээр нэг хар сүдэр харагдсан. Би тэгэнгүүт нь бууга авчаад 2 удаа буцсан л гэж цагтаа нарт хэлсэн. За тэгээ дээрээс нь нэмээд Люк бит хоёр бол амар хэрүүлтэй байгаа. Нээлттэй гэрлэлтэй болсноос хойш маш их хэрэлдэх болсон гэд бүгднгийн бүх хүн ингээ бол цагтаа нарт хэлсэн. За цагтаа нар ихэндээ бол яг байж болох юм. Гэхдээ чи 7 цаг 15 минутанд унтсан гэчээд 911 лөө 7 цаг 26-ад залгасан. Хит хитэн пив уучаад, дээрээс нь нойрны юм уучаад, унтаад, сэрээд, Люкийг буудаад 7 цаг 26 минут ихэд 911 рүү залгана гэж байх уу? Одоо энэ бүх үйл явдал ерөөсөө 11 минутын дотор болсон байгаа байхгүй юу? За яг байж болно. Гэхдээ Шерл үүдэндээ хар сүдэр харсан байна гэд хэлээдсэн штэ. Ерөөсөө би хэн байна гэдгийг мэдэхгүй байсан гэсэн боловч оройны 7 цаг 15-ын үед нар жаргаагүй гадаа гэгээтэй байсан. За тэгэхээр ерөөсөө яаж гэрт гэгээтэй байхад тэр танихгүй хүн зогсож чинь хар сүдэр зогсож чинь гэж харах юм. Угаасаа л худлаа яриадсан байхгүй. За дээрэс нь Шерл хэлэхдээ бит хоёр орондоо орохдоо шалтан орондоо ороод унтсан. Тийм болохоор Люк өрөөний үүдэн шалтан хөвчихсэн гэж дахиж хэлсэн. За би бас энэ нэрийг орчуулах та бүр ингээд худлаа ярьж чадахгүй л анханасаа худлаа ярьж яах гэсэн юм бэ? Хин хиндээ ямар зүгээр л сайхан цагаа хэмнэ те би нөхрөө алдсан юмаа гэд хэлэх хэрэгтэй байхгүй. За яг тэгээд энэ хоёрын орон дээр 2 ширхэг вибратор болцсон. За энэс арах юм бол энэ хоёр агуулбал секс хийж байсан бах. Тэгэл Люк нүцгэн байсан гэж цагтаа нар бол таамагласан. За тэгээд бас энэ дээр нэмээд Шерл цагтаа нарт хэлэхдээ би ингээд нөхрийгөө буутсан байна гэж мэдээд нэг гараараа шархан дээр нь дарч тусыг нь тогтоох гэж оролцсон. Та нарыг би бүр 90 эртэл гараа салгаагүй гэж хэлсэн. За тэгсэн чинь цагтаа нар өдөөс нь за тэгвэл чи яг яаж 911 рүү залгаад нүцгэн унтсан гэснээ бидрийг одоо ирэхэд хувцастай байсан бэ? Дээрээс нь чи яаж 911 рүү залгаад хувцаа өмсөөд дээрээс нь Люкийн шархан дээр гараа тавьсан гэхэд Шерл өдөөс нь хэлэхдээ би ингээд утсаа чих мөрнийхөө хооронд тавьж агаад нэг гараараа хувцаа өмсөөд нөгөө гараараа шархыг нь дарсан юм а гэж хэлсэн. Тэгэхээр одоо ерөөсөө ингээд боломжгүй зүйл яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ цагтаа нар энэ хүүхэн ерөөсөө худлаа хэлээд ингээд хэлц дээр аваачаад дахин асуусан. За чи ерөөсөө ингээд худлаа яриад байна. Люк гэдэг чи мэдчихсэн биз дээ гэд хэд удаа асуухад Шерлч гэсэн. За би мэдчихсэн гэж хариулсан. За тэгээд яг яасан гэхэд би өөрийгөө хамгаалж ирсэн юм аа. Люк гаражнаас гарч ирсэн. Гэрт ирээд бит хоёр яриад эвлэрсэн байсан. Тэгээд дараа нь секс хийж явахдаа Люк гинт амар хэрцгий үйлдэл гаргаад исэн. Намайг алгацсан, намайг боомлсон. Дараа нь Люк нэг өөр өрөөнөөс юм авах гад гарсан, буцаж орж ирэхэд нь би буутсан юм аа. Алыг гэж юусоо буудаагүй. Айлах гээд хажуугийн хан руу буутсан чинь нөхрөөгөө онцсон гэж цагтаа нарт хэлсэн. За тэгээд энэ бол бас худлаа болж таарсан. Яагаад гэх юм бол Люкийн задлан шинжилгээгээр бууны үзүүр арсанд нь ингээд хүрсэн мөр олцсон. За Шерл хэлэхдээ болохоор өөрийгөө орон дээр суужгаад, орон дээр хөвтөж жагаад буутсан гэж хэлсэн байгаа байхгүй юу. За тэгээд ийм ойрхоноос буутсан юм чинь Шерлийн бие бол угаасаа цус олно. Тийм болохоор Шерл 911 залгахаас өмнө усанд орж биеийн дээрх цусаа арилгасан болж тарж байгаа юм. За ингээд цагтаа нар албан ёсоор Шерлийг Люкийн өхөлд буруутай гэж шоронд хорсон. За тэгээд бүхэл бүтэн 4 жилийн дараа шүүх хурал нь болж 2025 оны 2 дугаар сард эхэлсэн. За эхний удаагийн шүүхийн бүрэлдэхүүн бол маш удаан хуралдаад Шерлийг бие хамгаалах гэж одоо Люкийг будсан уу? Эсвэл албаар алах гэж буудсан уу гэдэг тал дээр ерөөсө хоорондоо таарч өгөхгүй шүүх хурал хүчингү болсон. За ингээд дахин 2 дахь шүүх хурал 6 сарын дараа болсон. За тэгээд энэ удаа яллагч тал бол шүүхийн бүрэлдэхүүнд Шерл open marriage-аас болоод Люкийг үзий ядаж эхэлсэн. 1-7 хоногт 2 эрэгтэй хүнтэй унтаж болохгүй гэхэд нь зэвүүд ургуун хүрээд алсан. Дээрээс нь Люк хүн болгонд бит хоёр open marriage-тэй гэд хэлээд яваад исэн нь Шерлийн маш их дургуг хүргэсэн болохоор нөхрөөгөө алсан гэж хэлсэн.
Тэгээ бас цагдаагийн энгэрийн бичлэгийг үзээд Шэрэл одоо ямар ч сэтгэл хөдлөл байхгүй, уйлаад байгаа мөртлөө нүднээс нь ерөөсөө нулимс гарахгүй энэ бүгднийг хараад шүүхийн буралтгүй бол буруутай гэж тогтоогоод насаар нь хорих ялыг Шэрэлд өгсөн. За энэ дээр яллах тал бас нэмээд Шэрэлийн хэлсэн бүгд үнэн байж болно. Биеэ хамгаалах гэж байсан байж болно. Гэхдээ шууд буудах бол ерөөсөө байж болохгүй гэж хэлсэн. За тэгээд миний өнөөдрийн энергийн тал дээр болж мэдсэн мэдээлэл гэвэл нэг иймэрхүү байна. Та нараас юу гэж бодож ийн доор комментээр бичээрэй. Миний бодлоор бол ерөөсөө ийм open marriage enter гэсэн юм бол надаа болтоггүй санагддаг. Яг амар харгуу маргуу тиймэрхүү хүмүүс л хоорондоо юу гэж болох бах. Тиймэрхүү гэрэлттэй байж болох юм. Би л үгүй. Өстөө нэрээ манай нөхөр тийм хэлэх юм бол за өстөө зүгээр эртгэн салцсан дээр л хэлсэн дээр ах. За би бодохдоо Шэрэлийн хувьд гэх юм бол яг яагаад нөхрөө алсан гэдэг дээр ерөөсөө өөр хүмүүстэй, өөр эрэгтэйчүүдтэй унтах гад нөхөр нь хажууд нь саад болоод тэгээд алсан байх гэж бодож байна. Тэгээ салалт малалт гээл дахиад заваараа л өстөө эд хөрөнгөө хоёр хувааж мууна гээл тиймэрхүү толгойн өвчнөөс салах гад зүгээр нөхрөөгөө алчих юм бол баригдахгүй гэж магадгүй гэж батсан байх гэж бодож байна. Та нар бас юу гэж бодож байна? Хэлээрээ. Үнэнч биш магадгүй, үгүйч биш магадгүй нь бол миний л бодол. Тэгээ бас дахиад нэг юм хэлэхэд би нэг өртний 7 хоногт хагас бүтэнсээ өдөр нэг дугаар хийчигээд айгу олон том юм яриадсэн шүү дээ. Тэгсэн чинь хийж чадаагүй яасан гэсэн чинь ханаад үрсэн. За ханаад үрсэн болохоор ерөөсөө өртний 7 хоног дугаараа хийж чадаагүй алгассан. Тийм болохоор энэ 7 хоногийн хагас өдөр дахин дугаар хийж магадгүй гэж амлахгүй. Яг амлахаар ингээд худлаа болоод байгаа байхгүй юу? Тийм болохоор та нар notification on болохоор хэрэв notification on болгочих юм бол dark юм биш энэ дугаар хийчлээгээд гарч ирнэ. Тэгээ бас би ингээд зөндөө олон комментуудыг уншдаг. Зарим коммент дээр ямар тэнэг уншдсан бэ гэтэр бичсэн мэлээ. Би угаасаа айгуу тийм монотон болоод байгаа байхгүй юу? Тэгээд намайг ингээд камераар харахгүй юм бол ямар ч юм сэтгэл хөдлөлгүй ярьж байгаа юм шиг айгуу сонсогддог. Тэгээд би ингээд айгуу сэтгэл хөдлөлтэй юм шиг илүү та нарт нэг гоё сонирхолтой сонсуулах гэдэг нь шүү дээ. Тэгээл ингээд жоохон үг мөгнийхаа дээр ингээл өргөл мөргөлд аваад ярангууд ингээл ямар ядаргаатай үгээ өргөлттэй автсан бэ гэл ёо столаатай. Тэгэл би бодож байхгүй өөрөөхөө нэг подкастуудыг эргээл сонсоол за энэ ч тэ яаж ярил зүгээр юм болоо гэл. Тэгэл ерөнхийдөө бол яаж ярил зүгээр ч юм биш. Яг ботсон хүн болгоны сонсох бол өөр. Тэгээд хэрвээ таалагдахгүй бол дахин хэлээ. YouTube-ээр дүүрэн true crime буюу одоо үнэн бодит crime ярьдаг зөндөө суугууд болцсон байлээ. Тэдрийг очиж сонсоорой. Бас нэг комент юу гэлээ. Энэ олон жил ярьж ийж одоо 5 жил ярьж ийж нэг ч сайжирдгүй шаасан гэлүү. Юу гэлээ нэг тэнэг комент байсан юм. Би тэрийг уншиж одоо тэ өөр яаж сайжруулах гээд байгаа. Йой. Гэхдээ яг хөө би ингээл хаяа комент уншдیں۔ Ерөөсөө хаяада тоохгүй, хаяада тоон сайжруулах хэрэгтэй гэсэн юм байвал би өөрөө ингээд сонсоо сайжруулах материалыг л боддог байхгүй. Тэгтээ яг саяных дээр хэлсэн шиг хүн болгоны сонсох өнцгөн өөр, хүн болгон таалагдана гэж байхгүй. Тийм болохоор янз бүрийн комент за одоо яг тэ бич одоо тэл комент бичих тусам чинь надад тэгэл мөнгө орж ирж байгаа л гэл бодчихгүй тий. Тэгээд нөгөө өөр олон ютубер байгаа тэдрийгээ сонсоорой гэж хэлсэн юм аа. За зөндөө олон юм нуршчлаа. Тийм болохоор хэрэгээ ярьсныхаа дараа энэ олон юм нуршсан болохоор хүссэн сонсоод хүсээгүй нь ингээ зүгээр алгасаад өнгөрөөчөөрэй гэж дахин хэлье. За тэгээд дараа 7 хоноогоор хүртэл түр баяртай.
Just